Үсээ сүүлийн 3 жил бараг 3 4 удаа яг бүтэн цайруулсан байхгүй юу. Үсээ нэлен гимтэх одоо юмнууд хийсэн. Тэгсэн хэдий ч одоо бас ингээд тарцсангуу гайгүй байгаа даа нь миний үс арчилгаатай холбоотой байх гэж би боддог. Hi guys, Амина байна. Эрүүл өстэй хүн хамгийн гоё харагддаг гэж би боддог. Тийм болохоор би энэ сэдвт айгүй ач холбогдол өгөөд судлаад хэрэгтэй гэсэн зүйлсээ нэгтгэе та хэдэд хүргэе гэж бодсон. Авахын аваад гэхийн гээгээд үзээрэй. Сүүлийн 3 жил бараг 3 4 удаа яг бүтэн цайруулсан баггүй юу? Одоо энэс дээш бол миний өөрийн маань өсний өнгө тэгээд би одоо ургуулж байгаа байхгүй юу. Тэгээд энэ доош болохоор ер нь бол цайралттай ус гэсэн үг. Үсээ нэлен гимтэх одоо юмнууд хийсэн. Тэгсэн хэдий ч одоо бас ингээд тарцсангуу гайгүй байгаа даа нь миний үс арчилгаатай холбоотой байх гэж би боддог. Хүн болгоны үс айгүй өөр эдэг. Үсний ширхгийн нарийн бүдүүн, үсний ширхгийн төрөл, хуйхны төрөл гэвэл энгийн, тослог, хуурай гэсэн тийм одоо хуйхны төрлүүд байдаг. Би болохоор одоо энэ бичлэгтээ угаахаас өмнө хийдэг юмнууд, угаах үеэрээ яаж угаадаг, угаасныхаа дараах ямар арчилгаа хийдэг талаараа ер нь бол хуваалцсан. Ерөнхий тийм арчилгааны tips хуваалцъя. Ялангуяа нөгөө нэг агаарын бохирдолтой юм хүйтэн газар өсний эрүүл мэндэд жоохон нөлөөлөх гэдэг. 7 хоногт хэдэн удаа үсээ угаах хэвээр, өдөр болгон угаах хэвээр ингээд тэгж хэлдэг. Яг үүндээ бид нэр үсээ хизээ угаах ёстой байгаад байна. Тэр үед л угаах хэрэгтэй. Бидний одоо өсний бохирдолтод цаг агаар, уур амьсгал, бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, дээрэс нь ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж гин, ямар хоол унд хэрэглэж гин. Тэрнээс шалтгаалаад бидний үс ингээд янз янзаар бохирддог. Бид нэр үсээ 3 сар тутам тариулж авах хэрэгтэй. 3 сар боломжгүй бол 6 сар тутам ч юм уу 3-аас 6 сар тутамдаа ер нь бол очоод яг үзүүрүүдэд ахуулдаг. Өсний эндүү, сам, дайсон, ороод ингээд иймэрхүү юмнуудаа гой тогтмол угааж арчиж цэвэрлж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэрэн дээр чинь бас өсний нөгөө тос мас янз бүрийн юм ингэж одоо үлддэг учраас гой цэвэрлж явах хэрэгтэй юм байна шүү. Одоо хэдүүлээ үсээ угаахаас өмнөх арчилгаа руугаа орцгоё. Одоохондоо бол би үсээ угаахаас өмнөх арчилгаа ер нь бол хийдэггүй. Тэгээ саяхан бас би хийх гээд энэ Ordinary-гийн glycolic acid авч утсан. Ordinary-г 7 хоногт 1-2 удаа хуухандаа гоё ингээд түрхээд тэгээд үсэндээ нэг 15-аас 20 минут байлгаж агаад үсээ угаахтай хөө тохиромжтой гэсэн. Би тэгээд ямар ч гэсэн энийг нэг утахгүй 1 сар хийгээд үзэн. Тэгээд би Instagram дээрээ ямар хуу байна гэдгийг хэлнэ. Тэгээд энийг бас айгүй өөр дүнтэй л гэж хүмүүс TikTok, YouTube дээр айгүй хуваалцсан байсан. Энэс гадна бас нөгөө rosemary oil айгүй сайн гэж сонссон. Амар гоё хүстэй хүмүүсийг сонсоод байхад хуухандаа тийм тосон суурьтай маск айгүй тавьдаг гэж хэлээ. Одоо rosemary, argan oil ч юм уу иймэрхүү ингээд тосон суурьтай маск тавьдаг гэж сонссон. Би бас ямар ч хэсэг ер нь бол утахгүй авнаа. Шууд хамаагүй бас rosemary oil 100% концентраттай тийм тосмаас хамаагүй бас хэрэглэж болохгүй. Тэрийг нөгөө нэг устдаа заавал нөгөө шингэлжиж хэрэглэдэг юм байлаа шүү. Тэгэхээр бас шууд бити хамаагүй шууд хэрэглээрэй. Үсэндээ зүгээр байлгаад орхичихгүй гоё массажлаад өгвөл бас зүгээр. Хуухны массаж хийдэг тийм ийм silicone brush бас авч болно. Эсвэл нөгөө нэг ийм bamboo brush бас байдаг шүү дээ. Тийм юмар ер нь бол гоё бүтээгдэхүүнээ гоё шингээгээд өгвөл бас зүгээр юм байлаа. Иймэрхүү нөгөө brush хэрэглэхдээ өснийхөө гоё ургалтыг дагаж гоё массажлах хэрэгтэй. Ингээд ахаар бас өснүүд ингээд хоорондоо ширэлтээд одоо бас унгааж магадгүй учраас ер нь бол ойлгох гоё зөөлөн. Эрүүл ус ер нь бол яг хуухнаас л эхэлдэг гэж байгаа. Тэгээд хуухаа гоё арчлаад байх зүгээр юм билээ. Заавал бүр ингээд янз бүрийн бүтээгдэхүүн гэхгүй маа гэхэд ядч гоё гараараа гоё массажлаад өөрийнхөө хуухыг гоё ингээд одоо stimulate хийгээд тэгвэл бас зүгээр юм билээ. За мэдээж тэгээд эрүүл хооллоод гоё уургалаг хоол, гоё баланстай тэнцвэртэй гоё хоол идээд сайн ойроо аваад тэг ингээ гоё эрүүл дадалтай бол бидний ус бас айгүй гоё эрүүл болдог юм байлээ. За одоо хэдүүлээ өсөө угаах процесс руугаа орцгоё. Би ер нь бол одоо сүүлийн жил ер нь өөртөө тохирсон шампунь, ангижруулагч ер нь олоод байна. Ер нь миний Instagram-ыг дагдаг бол намайг айгүй олон удаа ингээд гоё шампунь байна уу, гоё шампунь санал болгооч гэд ингэж асуудаг байсан. Тэгээд одоо ер нь бол би хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдэд айгүй гоё сэтгэл ханамжтай байгаа. За тэгээд үсээ угаах үедээ бид нэр үсээ маш сайн норгож иж угаах хэрэгтэй. Нэг сайн норгоогүй угаачаар айгүй мэдэгддэг байхгүй юу? Нэг гоё цэвэрхэн болохгүй.
айгуу гоё норгож байгаад ингээд угаахаар шал өөр угаагдаад байдаг. Би 6-7 жил яг тогтмол нэг хүн нэрээ үсээ тариулж байгаа. Тэгээд манай өсөж байгаа ах болохоор хэлэхдээ үсээ бүрэн угааж чаддаг хүн айгуу ховор байдаг гэсэн. Үсээ ер нь бол 2 удаа угаадаг би. Эхний удаа угаахдаа аль болох сайн ингээд сайн норгож байгаад угаагаад тэгээ хоёр дахь удаа угаахын гот угаасаа шал өөр угаагддаг. Угаасаа ингээд хамаагүй гоё ингээд гэдэг ингээд гоё ширхгүүд ингээд мэдрэгдээд угаагддаг байхгүй. Тэгээ хоёр дахь удаа угааж байхдаа бас яг адилхан энэ силикон брашаараа гоё ингээд өснийхээ хуйхыг гоё ингээд стимулейт хийх туртай. Ivy Glam гэдэг нэг Монгол брэндээс авч ирсэн. Тэгээ энэ надад айгүй таалагдчихж байгаа юм нэг гоё нарийнхан учраас ер нь бол тэгж өснөс шивэлдүүлээд авахгүй айгүй дайггүй юм бэлээ. Лоногт би 1-2 удаа өснөдөө тижэл өгөх тийм одоо тижээлийн маск энэ төр түрхдэг. Тэгээд маска 10-15 минут тавьж авах хоорондоо тэгээд бусад нөгөө шүршүрт хийдэг юмнуудаа хийгээд тэгээд дараа нь одоо өсний ангижуулагчаар үсээ угаах хэрэгтэй юм билээ. Би танарт ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээ бас харуулъя. Энэ бүтээгдэхүүнүүдийг би бүгдийг өөрийнхөө мөнгөөр авсан. Одоо бол би энэ Wella-гийн Oil Reflections гэдэг энэ шампуныг хэрэглэж байгаа. Бараг 2 удаа л хэрэглэсэн байгаа. Саяхан авсан. Өмнө нь би ингээд Лондогийн эсвэл Wella-гийн өөрөөр шампуныг хэрэглэж үзээд надад зүгээрээс нь ер нь бол шампунууд нэг удажгүй. Энийг авсныхаа дараа би яагаад энийг дандаа авдаггүйсэн болоо гэж бодсон. Яагаад гэвэл зүгээр надад үнэр нь амар гоё санагдаад. Ангижруулагчийн хувьд болохоор би энэ Aromatic Wood гэдэг энэ ангижруулагчийг хэрэглэж байгаа. Organic olive oil, organic jojoba oil гэдэг үлээ. Jojoba. Надад нэг 17 молоотой хатчихлаа. Цагаан сарын бэлгэнд ирчихсэн энэ яг шампунь кондишнертай гацууг. Тэгээд тухайдаа надад бол нэг таалагдж байгаагүй байхгүй юу? Яг нь надад өнөр нь л таалагдчихсэн. Тэрнээс яг нэг шампунь нь ингээд олигтой хөөсөрч мөсөрхгүй байгаад хахаар надад ингээд нэг л муу юм шиг санагдаад тэгээд би жоохон ингэж агаал хэрэглээд дуусгачихсан. Өнөр нь амар таалагдчихсан. Тэгээд би шампуныг ягаад ч юм одоо нэг сайн биш гэж дотроо бодсон болохоор шампуныг аваагүй. Тэгээд би сая энэ ангижуулагчийг авсан. Тэгээд энэний үнэр амар гоё. Амар гоё юм сэргээдэг тийм гоё тийм одоо essential oil-да тийм юм байлээ л дээ. Тэгээд айгу гоё үнэртэй учраас би сонгосон. Энэ ангижуулагч нь жоохон өөрчлөгдсөн юм уу? Өмнөхөө бодвол арай гоё тийм тосон, арай гоё тийм өс гоё чийгшүүлж байгаа юм шиг мэдрэмж надад бол мэдрэгдсэн. Энэ хоёрыг хосоор нь хэрэглэж байгаа. Энэ Японоос авсан бүтээгдэхүүн дээр жишээ нь энэ дахин боловсруулагдах боломжтой хуванцар гэсэн юм символтэй байгаа. Би болохоор Японд байгаль орчин хүрээлэн орчны хөгжил гэсэн мэргэжлэр сурч төгссөн. Тэгээд одоо болохоор апууд доктортой хөгжил хариуцж ажиллаж байгаа. Японд амьдарч байхдаа би хог хаягдлаа, байнга ангилж хайдаг байсан. Угаасаа бүгд ангилж хайдаг. Ингээд буруу ангилж хайж магтсан байвал тэр уутыг ухаж агаад нэр мэр орсон юм байвал холбогдоод бүр ингээд гэрийн гадаа дахиад аваад ирдэг байсан зөв ангил гээд. Тэгээ Монголд бас яг тэгэж хог хаягдлаа гоё ангилж хаяа гэхээр жоохон хүндэдэг. Уг нэмий гээд байгууллага байдаг. Тэд нар болохоор Монголын хог хаягдлын менежментэд гоё хувь нэмрээ оруулаад том ажлууд хийгээд явдаг. Тэгээд энэ жилээс болохоор Go Recycle дахин боловсруулцгаая гэдэг компанид ажлыг эхлүүлээд ер нь л явж байгаа байхгүй юу? Өнгө нэмигийн хамт олныг би айгүй олон жил таньдаг. Зориг санд ахтаач тэр апууд ахтаач тэр ингээд ер нь бол ажлын хувьд айгүй байнга хамтарч ажилладаг учраас яг ямар гоё утга учиртай юмыг ингээ Монголд хийх гэж зорж байгааг нь харж мэддэг учраас ер нь бол сайн мэдж байгаа. Wellbeing хамт олонтой хамтарч ажиллаж байгаа юм билээ. Wellbeing брэнд бүтээгдэхүүнүүдээс дахин боловсруулах боломжтой юм савлгаатай шампунь бүтээгдэхүүнүүдийг ер нь бол дахин боловсруулах үйлдвэрлэл явуулж байгаа юм байлээ. Тэгээд би нөгөө нэг ажлын хүрээнд ч гэсэн айгүй олон үйлдвэрүүдээр танилцах ажилтай байгаад байгаа. Тэгсэн чинь нэг утсан нэг хашмал хуванцар гэд байгууллагт Wella-гийн бүтээгдэхүүнүүд байсан. Хуванцар өрөл болоод яг эцсийн бүтээгдэхүүн нь юу болдог талаар гоё танилцаад авсан байхгүй юу? Нийт бүтээгдэхүүний 87%-ийг нь Монголда дахин боловсруулдаг гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд Монголд айгүй өндөр тоо. Тэгээд энэ нөгөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань дахин боловсруулагдаад хуванцар өрөл болоод эцсийн бүтээгдэхүүн нь юу болдгийг хараад зүгээр хог болоод үлдчихгүй дараа нь гоё хэрэгтэй тийм утга учиртай зүйлс болдог гэхээр надад бол илүү гоё санагдсан. L'Oreal-ийн Extraordinary Oil Multi-Use Mask with Rich бас нөгөө үг чинь байх юм. За энэ болохоор нь штэ. Энэ ингэж штэ. Бараг анх удаага уншиж байна. Юу вэ? Би шал өөр хэрэглэдэг байсан шүү дээ. Хоёр төрлөөр хэрэглэж болд юм байна. Оройны тийм overnight treatment гэж байна. Маск нь болохоор
шампунцны дараа нойтон үсэн дээр түрхээд 2-3 минут байлгаад арилгах гэж байна. Гэтэ энийг би амар сайн гэж бол хэлэхгүй. Миний үсийг бүр амар гоё чийгшүүлээ. Тэжээл өгöd байгаа юм шиг мэдрэмж ер нь бол нэг мэдэрдэггүй. Гэтэ энэ бүр амар гоё нэртэй. Зүгээр л 2-3 минут байлгаад түрхээл ингээл авсаар арилгаал. Тэгэл бараг 2 хоногт ингээл энэ үнэртэй л бараг үнэртэй бас чирэхгүй тийм. Тэгэхээр бас мууч бишгтэй. Арай чанартай яг гоё өгсөн тэжээл өгж байгаа маск гэвэл энэ маск. Fino Shiseido-гийнх гэж би ойлгосон. Shiseido-гийн арай одоо affordable, арай боломжийн үнэтэй. Нэг бүтээгдэхүүнээс тийм олон төрөлтэй байх туртай төрлийн хүн биш аахгүй юу? Яг ингээд өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг яг гоё ингээл 6 сармаар ингээл дуустал нь хэрэглээл гоё яг тэгж явах туртай. Ингээд over consume хийгээд хэтэрхий олон юм даалаад техник туртай биш. Тийм болохоор одоо л надад яг ийм 2 маск байна. Parfume-лик үнэр биш. Яг тийм гоё essential oil мойлны нэг тийм гоё natural үнэртэй учраас би эднээс дуртай байгаа даа. Үсээ угаасны дараа харчлахаар руугаа орцгоё. Үсээ нойтон дээр нь самнаж болохгүй гэдгийм байлээ шүү. Тийм болохоор жоохон гоё хатааж байгаа. Самнуул тохиромжтой. Гоё даван подолк ч юм уу, гоё зөөлөн алчуураар, айгуу гоё зөөлөн тийм gentle, very demure, very mindful тэгж арчин бишээ хатаана гэсэн үг. Hair fall гэж байгаа шүү дээ. Үс уналт бол ингээд бол энгийн зүйл байдаг л зүйл. Hair loss тэг ингээд яг нэг хэсэгтээ ч юм уу бүр хитрхи яг ингэж тог тугаар унж мунах бол харин ямар нэгэн асуудлын одоо шинж тэмдэглэл гэсэн үг юм билээ л дээ. Тэгээ асуудал нь цаашаа юм бас хүүхдтэй болсны дараа ер нь бол ус айгүй ундаг шүү дээ. Ингээл гормоны өөрчлөлтөөс болоод ирц байдаг гэл. Тэгэхээр ингээд хэрэглэж байгаа хоол унд стресс, нас, эрүүл мэндийн шалтгаанаас болоод унах хэвээр хэмжээнээс ихээр ундаг юм байна л да. Үсээ угаачаад нэг бол би үсний ойл эсвэл ийм leave-in conditioner түрхэх туртай. Тэгээд энэ Away leave-in conditioner-ыг би хэрэглэж байгаа. Үсийг ангижруулахаас гадна ус хамгаалдаг яг одоо heat protectant гэж бараг явдаг. Тэгээд энэ бас надад айгүй таалагдсан. Би нөгөө сая 11 сард Япон явсан чинь яг ингэж нөгөө viral болсон бүтээгдэхүүнүүд чинь ингээд бүгд ингээд амар гоё байжсэн байхгүй. Тэгээд би энийг авсан and honey-гийн melty moist rich oil гэдэг энийг авсан. Argan oil тэгээд зөгийн балтай тийм үсний тос. Энэ бол жоохон парфюмлэг үнэртэй. Ер нь бол тийм айгүй эмгтээлэг, чихэрлэг тийм үнэртэй байхгүй. Энэ нэлээд тийм өтгөн бүтэцтэй тос гэх юм уу? Гоё үнэртэй. Тэгээд яг би нэг тийм үнэрэнд ингээд учлбагдл өгöd байгаа юм шиг хэрнээ бас миний энэ одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд энэ бүтээгдэхүүн жишээлбэл айгүй сайн, айгүй гоё тэжээл өгдөг байхгүй. Яг л гоё үсийг гоё эмгэлцсэн тийм гоё үзүүртэй түрхээд ингээд тэжээлтэй гоё харагдуулдаг. Дахиад нэг хэрэглэж байгаа нь болохоор миний нөгөө шампунтай адилхан бүтээгдэхүүн. Энэ болохоор Oil Reflections Light Luminous Reflective Oil гэдэг энэ Welлагийн бас ийм oil байгаа. Нөгөө and honey-га бодвол арай зөөлөн, тийм бас амар тослог ингээд бүр мэдэгдээд тахаар бол биш, яг гоё тэжээл өгвөл that's a very simple job and тэрийг л хийдэг. Тийм oil юм шиг санагддаг. In System Professionally Balance Energy Serum-ыг бас би бүртэг. Biotin and lauric acid and vitamins increases the supply of nutrients for the appearance of fuller and stronger looking hair гэж байна. Тэгэхээр энийг ер нь бол 7 хоногт би нэг 2-3 удаа хэрэглэдэг. Энэс бараг дуусж байгаа. Энэс амар гоё нэртэй. Listen to me. Like I do this all the time. Би гоё нэртэй ч гэж бодож аваагүй. Зүгээр би онлайнаар харж агаад юмнуудыг уншиж агаад бас хүмүүсийн ревюг харж агаад авсан байхгүй. Тэгсэн чинь л гоё нэртэй байсан. Би ер нь бол үсээ синтет ч юм уу, буржилгаат ч юм уу ингээд гоё стайл хийх туртай. Бас баян тэгээд ах чинь бас мууштай ингээл халуун юмар өсөөд хүлээл ингээл тий ингээд торгон дэрний бод хэрэгэлдэг. Тийм эндүү ашиглахгүй буржилгаж болохоор тийм нэг юм авсан. Тэгээд бүсээрээ ингээд битүүлээд ингээд хийчдэг тийм silk bonnet авсан. Brown satin hair 7 одоо л яг энүүгээр л ер нь бол үсээ стайл хийж байгаа.
Тэгээ энэ надад айгүй таалагддаг. Явж болтоор ингээд үсний гэмтлийг хараа багасгадаг. Үсний сенс гэвэл би зүгээр ингийн Philips-ийн сенсийг хэрэглэдэг. Бihүүжтэй болчвол зүгээр би хөөж бөмбөр алтчанд айгүй боломжийн үнэтэй тэгээд айгүй олон сонголттойгоор байдаг. Domage-гийн hair styling stick. Одоо янз бүрийн ингээ гарч ирээд байгаа юм байна шүү дээ. Иймэрхүү юмнуудыг гоё дарж өгдөг тийм wax шиг юм уу? За хэрвээ Wellbeing-ийн брэнд бүтээгдэхүүнүүдээс хэрэглэдэг бол дахин боловсруулагдах боломжтой үгүйгийн вебсайтнаас нь шалгаад тэгээд Central Tower, Shangri-La зэрэг дэлгүүрүүд дээр нь хөрхөн recycling box-ууд байршсан байгаа. Тэгээд тэднээс нь тушаагаад хөрхөн бас жижиг урамшуул авч болд юм билэ. Надад бол хэрэглэж байгаа энэ бүтээгдэхүүнүүдээсээ цөөхнийг нь ч гэсэн дахин боловсруулах боломжтой айгу баярлж байгаа. Дараагийн бичлэгээр юу үзмээр хэнэс гоё комментод бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.